2020 оны Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр бол одоогоор дэлхийд даяар 55 сая Альцгеймерийн өвчтөе хүн байгаа юм. Тэгээд 2050 он гэхэд энэ тоог 3 дахин ихснэ гэж үзэж байгаа. Ихсэхтэй за өвчлөлийг ингээд тархалтын судалгаанууд хийгээ үзэхээр Африк тивд Альцгеймерийн өвчин хамгийн бага өвчлөлттэй байна. Гэтэл Европ болон Америк тивд бол өсөлт хит их биш, дунджаар ингээд нэг юм барих маягтай дөө. Гэтэл Аз тивд өсөлт хамгийн их явагдана. Тэр 3 дахин их өсөлт Аз тивд явагдах гэж байна. За яагаад Аз тив юм бэ те? Тэгэхээр Аз тив даяар маш их хүн амтай. Бид нар чинь дэлхийн нөгөө хэдэн тэрбум хүний чинь талан байж байна. Тэрнээс гадна Аз тивийн хүн амын дундаж наслал өндөрсөж байгаа, нэмэгдэж байгаа байхгүй. Монгол улс энд хамрагдана мэдээж тийм ээ, монголчуудын дундаж наслалт эрэгтэйч тэр, эмэгтэйч тэр нэмэгдэж байгаа байхгүй. Тэгээ сүүлийн үед одоо эмчтэр ирдэг Альцгеймерийн өвчний тоо бол ихсэж байгаа. 2010-ад он дөнгөж гараа байж хахад Германы маш мундаг том эрдэмтэд Монгол улсад жил болго ирж хурал хийдэг. Тэр нэг хурал нь тэнгэрх өвчний тухай хурал байлаа. Тэгэд одоо тухайн үед танай улсад хэр их тархалттай байгаа юм бэ? Хичнээн хүн өвдсөн байна. Яг Альцгеймертэй хэдэн баа хүн байгаа юм. Бусад деменцтэй хэр их хүн байгаа юм гэдэг асуулт одоо Монгол эмч нараас асуусан. Харамсалтай нь биднэрт ямар ч тоо байгаагүй. Нэг ширхэгч Альцгеймерийн өвчтэй гэдэг одоо онш байхгүй. Гэтэл бид нар бүгдээрээ мэддэг те манай ээж аав сквал эмээ өвөө хин нэгний хамаатан садан дотор хөгшрөөд зүнц юм аа. Юм мартад санах өвчтөй болцоод байгаамаа гэд ингээд яриад амаар бол яриад байдаг. Гэтэл онш байхгүй байгаад байсан. За тэгэд энэс хойш яг эмч нар маш их судал Монголд ч гэсэн судалж байгаа л та. Харалтын дараа хүмүүс тэнгэрж гэнэ үү? Архаг өвчтөй байгаад ахаар энэ тань мэдэх оюуны чадвар нь буурж гэнэ үгүй юу энэ гэд. Ер нь л сүүлийн хэдэн жилд эмчтэр орж ирж байгаа юм мартдаг өвчтөн хүмүүсийн тоо олон болсон. Чи манай эмнэлэг дээр гэхэд байнгын хяналттай нэлээд хэдэн өвчтөн байна. Юу болохгүй байх нь гэхээр хүмүүс аав ээжигээ зүгээр жоохон юм мартаад байна гэж бодоод байгаа хгүй. Хаяа нэг гэрээсээ гараа явахаараа төөрөөд байна гэж бодоод байна. Гэтэл Альцгеймерийн өвчин дотор маш олон үе шаттай. Эхний үе шатанд зүгээр л хөнгөн зэргийн марталт илэрнэ. Тэр нь хэдэн ч наснаас эхэлж иж магадгүй байхгүй. Гэтэл цаг хугацаа өнгөрхийн хэрээр өвчтнүүд бараг дундаасаа хоошо шатанда ихэнхдээ эмчтэр орж ирдэг. Тэр тохиолдолд нөгөө хүн чинь зүгээр л ингээ өвчтөн орж ирлээ, ар гэрн дагуулаа орж ирээ. Би одоо ингээ асууж байгаа байхгүй. За та хин гэдэг вэ? Ам бүл хідүү? Одоо хинтэйгээ амьдарч байна? Да манах нэг юм уу хоёлаа. Хэдэн хүүхэдтэй? 5. За 5 хүүхдийнхаа нэрийг хэлээрэй. Байхгүй. Нөгөө хүүхдүүдээ нэрлж чадах болсон. Энэ ингээд хамт орж ирсэн хүүхдээ зааж байгаа байхгүй. За тэгээд нөгөө хэл яриа нь бол зүгээр байгаад идэг. Гэтэл юм мэдэхгүй болсон мэдээ. Одоо маш олон янз ингээд сорил хийгээ үзээд инхээр нөгөө дагуулж ирсэн хүүхэд нь бүр гайхдаг. Зарим нь шоконд орно гэдгэл болж байгаа байхгүй да. Өш манай ээж ийм юмыг мэдэхгүй юм. Өөрөөр хэлбэл маш энгийн зүйл асуудаг. Одоо ингээ харандаа харуулад энэ юу вэ гэхээр харандаа гэж нэрлэж чадахгүй. Эсвэл бол наа чи нөгөө бичдэг юм байна гэнгээ хэлнэ. Тэгээ энтэй адилхан одоо ингээд нөгөө энгийн сорилууд хийгээ үзэхэд л аль хэзээний одоо дундаас дээшээ одоо юм мартдаг болцсон ингээд батлагдчих тийм. Тэгэхээр хүмүүс юу одоо нөгөө хөнгөн тэр чигээрээ байгаад байх юм шиг ингээд бодоод байгаа байхгүй. Гэтэл цаг хугацаа өнгөрөхөөр нөгөө хүн чинь юм мартахаас гадна өдөр тутамдаа хийж чаддаг зүйлүүд нь байхгүй болно. Өөрийгөө арчилгаа тэр юм байхгүй болно. Зам дурх нь маш ихээр өөрчлөгдөнө. Одоо муухай ааштай санаанд нь нийцэх юм байхгүй. Тэгээд зүрүүд тийм ээ ууртай тийм болно. За тэгээд шүн оройдоо унтаж чадхаа байлна. Зарим нь хий юм үзэж хараад хүн ингээ хүнжлөөс татаад сэрээгээд байна гэж унтаж чадахгүй. Айцаас болоод нөгөө шүн оройн цагаар ерөөсө харанхуй маранхуй байхгүй. Тэд нар чинь ингээ байнгын гэрэлтэй дундах. Эсвэл үргэлж хажуудаа хүн байлгахыг шаарддаг байна. Тэгэхээр өмнө Альцгеймерийн өвчин хүндрээд ирэхээр 24 цагийн асаргаа шаарддаг болчихсон. Би жишээ нь юу гэж боддог байсан гэхээр хэдэн жилийн өмнө ингээл кино үзэхээр Европ, Америк кинонууд ихэнх гарна шүү дээ. Хөшийн ямар сонин улсууд вэ? Ээж аавыгаа хөгшөрхөрнөө авчи асрамжийн газар хүчтэй юм биш үү гэж боддог байсан байхгүй юу? Тэгээд өнөөдөр яг одоо өөрөө Альцгеймер болон бусад тэнгэрлэлтэй өвчтөд үзээд
ойлгож байгаа. Тэр хүмүүс аав ээжтэй хайргүйтэй бол болго хүн байна. Өөрөөр хэлбэл нөгөө өвдсөн хүн чинь хөвшин өндөр настай хүн тий. Хань ижил нь байж ч магадгүй байхгүй ч гэж магадгүй. Тэгээ өөрөө нөгөө Европ Америкчууд юм чи аав ээжээсээ ганцаараа ч юм уу хоёулах нь. Тэгээ үр хүүхэд нь бас ганцаараа ч юм уу хоёулаа ахгүй нөгөө хүний чи асрах гэдэг. Тэгэхээр 24 цаг нялх хүүхэд харж байгаа юм шиг харна. Үгүй бол нөгөө пилетик газ чи асгаа гэрээ шатаачих гэдэг байна. Үгүй бол гэрээсээ гараад төөрчих гээд байна. Хоолыг нь бэлдээд өмнө нь тавиад өгсөн ч гэсэн нөгөөхийг нь идэхгүй бүтэн өдөржингөө хоосон суудсан байж байгаа байхгүй. Тийм болохоор 24 цаг асаргаа шаарддаг. Тэгээд Альцгеймерийн өвчний хамгийн хүндрэлтэй одоо зүйл нь нөгөө ар гэр ганцаараа энийг хийж барахаа болж байгаа. Тэр хүн өөрөө ажил хийж, орлого олж амьдрмаар байдаг, аав ээжигээ асармаар байдаг. Мэдээж өвчтөг хүн асрахад ямар их мөнгө ордгоо тийм ээ. Тэр хүний эм тарианы зардал, дахиад асрамжийн газар авчиад өгсөн бол асруулж байгаа зардал гэл ингээ гардаг байхгүй да. Тэгэхээр тэд нар ядаж өөрөө ажил хийж нөгөө мөнгөний олохын тулд л асрамжийн газар авчиж өгдөг байсан ба. Тэгээд харамсалтай нь одоогор бол Монгол улсад тийм Альцгеймерийн өвчин болон бусад тэнэглэлтэй хүмүүсийг харах асрамжийн газар байхгүй шүү дээ. Тэгэхээр ар гэрүүд одоо ядчил олуулаад тулдаан л энийг монголчууд аргалаад одоо хүний хавсарч байгаа тийм л байдалтай байгаа та.